За сайн байна уу? Нэвлэнсэр уулзалтын төвөөс эрхлэн төлөөлж би хийж үгийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор ижүүгийн 21 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 3А. Одоо бодлого 3 руу орчиж байгаа юм те. Тэгсэн чинь яхин дараагийн А, Б, С асуултууд нь хариулаарай гэд 3А гэсэн чинь X те. За нэг юм график өгсөн байна те. Энэ дээр болохоор юм байна уу? Энэ болохоор нами гэдэг маань болохоор дэлгөөнийг хэлж байгаа тийм үү? Дэлгөөн. Нэг юм дэлгөөн байгаа юм байна. Ийшээгээ явж байгаа юм байна. Дэлгөөнийх нь X сантиметраар өгсөн юм чинь дэлгөөнийх нь уртыг хэлж болно тийм. Шууд эндээс энэний хоорондох зай дэлгөөний урт нь болчихно тийм үү? Энэ дээшээгээ энэ явж байгаа энэ шилжилтийн далайцыг бол мэдэхгүй байна. Энд дээр ямар нэгэн тоо өгөөгүй болохоор. За X тэнхлийн эерэг чиглэлттэй явж байгаа дэлгөөний давтамж нь болохоор 10 Гц гэсэн байна. Давтамжийг болохоор нэг бол ийм нэг бол нөгөө frequency гэдэг үгийнхэн F ярина тийм үү? 10 Гц. Гц гэдэг маань өөрөө юу лээ? 1 хухан секундтэй. 1 хухан 1 секунд гэдэг чинь. Тийм нэгж байгаа тийм үү? За ийм яхаа давтамжтай Сейген ха гэдэг маань болохоор ийм синусоид дэлгөөнийг хэлж байгаа. Синусоид дэлгөөн явж илаа. Тэд тэг агшинд дэлгөөнийх нь одоо яхаа медиумынхын шилжилт нь нөхгүй юу? Энэ Y-ийн маань энэ шилжилтүүдийг хэлээд байгаа. Шилжилт нь болон X-ийн яхаа Y-ийн шилжилт болон X-ийн хамаарлын графикийг өглөө тэдэнцүү 0-ийн дараа тийм үү? X-тэнцүү 10 см-ийн цэг дээр Y-ийн утга эерэг хамгийн их болох анхны тэнэг хугацааг олно. Одоо ийм ч та ингээд нэг ийм дэлгөөн те ийшээгээ явж гинэ гэдэг чинь эн чинь дараагийн агшинд болохоор ийшээгээ хүрээд ирнэ гэсэн үг те. За жоохон ингэ зуръя. Ийм байсан бол дараагийн агшинд болохоор нэг ийшээгээ яваад дараагийн агшинд ийшээгээ яваад нэг ийм хэлбэртэй юм л ахын урагшаага давшаад яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл би одоо энэ цэг дээр байгаа шилжилтийг бодъё гэхээр яг хамгийн анх болохоор ийм байгаа тийм үү? Ийм хэмжээнд яхаа сунцсан байсан, агшсан байсан ч юм уу? Ийм хэмжээнд хөдөлсөн байсан гэсэн. Дараагийнх дээр нь болохоор нэг арай жоохон багасч тэ. Дараагийнх дээр нь болохоор ингэж ихээр бүр байхгүй болцсон байна. Одоо энэ цэгийг бодохоор энэ цэгийн шилжилт нэг иймэрхүү байгаа байхгүй юу? Тэ? Дараагийн агшин гэсэн чинь манай дэлгөөн маань болохоор жоохон ийшээгээ хүрээд ирээ л та. Тэгвэл болохоор дэлгөөний маш шилжилт нь арай багасчлаа гэсэн. Тэгээд явж байгаад яхаа энэ дэлгөөн нь одоо энэ хавьд түрээд ирэх юм бол шилжилт нь нөгөө тийшээ ийм их болчлоо ч юм уу. Тийм бодох хэрэгтэй шүү. Тэгээ X-110 цэгтэй гэхээр энэ цэг те. Энэ цэг дээр одоо болохоор дэлгөөний шилжилт нь буюу яг Y маань болохоор одоо тэг байгаа юм биш тийм үү. Тэнгүүтээ жоохон хугацаа өнгөрөөгөөд энэ дэлгөөн одоо энд түрээд ирээ л та. Тэ. Энэ жишээ яваад энэ түрээд ирээ. Тэгэхэд X-110 цэг дээрх маань шилжилт нь одоо ийм доош энэ хүртэл очиж байгаа байхгүй. Тэгс чи бид нар дээшигээ макс дээрээ ирэх хугацаа нь хэдвэ? Ерөөсөө ийшээ ирэхэд бол энэ цэг л те ийшээ хүрээд ирэхээр чинь энэ чинь ийм дээшгээ Y-ийн шилжилт нь макс дээр ирнэ тийм үү? Тэр цагийн Т1 чи тэр цаг хэдвэ гэж асуусан юм байна те. За 10 Гц гэдгээс нь хэдүүлээ юм олж болно. Нөгөө нэг дэлгөөн гэдэг чинь V тэнцүү хэдүүлээ лямбда F гэдэг авчихаа те. V гэдэг маань болохоор дэлгөөний яхаа давших хурд нь дэлгөөний хурдч те. Одоо энэ яхаа X-ийн эерэг чиглэлөө явж байгаа давшиж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр дэлгөөний хурд тэгээ хурд гэсэн юм чи мэдээж хэрэг метрик хугаан секунд ч юм уу тэ ямар нэгэн уртыг хуваах хугацаа гэсэн нэгжтэй байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд энэ дээр болохоор лямбда гэдэг маань болохоор илээ дэлгөөний урт тэгээд үржигдэх нь нөгөө манай F маань давтамжтай дэлгөөний урт маань болохоор нэг тэдэн метр ч юм уу тэдэн сантиметр ч юм уу энэ уртынх нь нэгжийг өгч штэ. Давтамж маань болохоор тэдэн герц гэрээ яхаа герц буюу 1 хугаан секундээр явахгүй. Тэгэхээр энэ нөгөө хуваах хугацаа гэсэн нэгжийг маань өгчнө гэсэн. Тэр энэ томьёогоо болохоор хэрвээ яхаа аль нь хаанаа гардаг вүлээ? Энд чинь лямбда тэнцүү VF билүү эсвэл F тэнцүү лямбда F билүү энэ төр гэж бодох юм бол зүгээр нэгжээр нь шалгашуулна те. V чинь өөрөө хурд юм чинь метрик хугаан секунд байх хэвээр. Тэгэхээр дэлгөөний уртыг нөгөөд давтамж маань болохоор 1 хугаан секунд хийх хэрэгтэй гэж бодчихлоо гэсэн. Ийм байхгүй шүү. За X-110 дээр ийм байгаа, дэлгөөн маань ийм байгаа. Гэхдээ бид нар дэлгөөнийхэн давшиж байгаа хурдыг нь л өгөөгүй байгаа юм те. Зүгээр нэг цэг өгсөн тэгсний давтамжийг нь өгсөн байгаа. За эндээс болохоор дэлгөөнийхэн уртыг олъё те. Лямбда дэлгөөний урт болохоор дэлгөөний урт. Ерөөсөө би одоо энэ графикаас нэг юм тасалж аваад тэрийг баахан залгаачихад буцаад гараад ирэх хэрэгтэй юм баггүй юу?
Тэгэхээр би жишээлбэл одоо энэ 4-өөс 7-гийн хоорондыг авъя л да. Тэр нэг юм болчих шүү дээ. А энийг чинь би баахан хооронд залхаад үзье гэхээр чинь нэг ийм баахан уулын бодлох гэдэг шүү дээ. Тэр энэ манай төлөв биш байгаас дээ. Тэгвэл энэ бол биш ээ буруу гэсэн. А би зүгээр яг энэ 4-өөс 10 хүртэл авчи те. Тэгэхээр нэг уул нэг ийм доошотой байгаа. Ингээд авчаар энийг баахан дахиад хооронд нь залгаа явчихаар болохоор дахиад нэг ийм гэрээ манай төлөв буцаад гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол төлөвний урт мөн гэсэн. Аль эсвэл би энэний толгой дээрээс нь энэний толгой дээрхийг нь авсан ч болно те. Тэгэх юм бол нэг ийм юм авчлаа гэсэн үг те. А энийг дахиад залгах болохоор дахиад нэг гараад ирлээ. Дахиад нэг гараад ирлээ гэд энэ авсан юм чинь баахан залгаад буцаад төлөвлөж гарч ирэх юм уу гэхээр гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас төлөвлөний уртыг авсан ч болно. Угаасаа адилхан тоо гарч ирнэ те. А эндээс болохоор энэ би 1-ээс 7 хүртэл авчихэд хөө. Тэгэхээр доошо дэш өстэй 1-ээс 7 дахиад авлаа энэ бүтээрэл төлөвлөний уртад байхгүй. 1-ээс 7 гэдээ авчих юм бол хооронд нь хаслаа. Энэ дээрээ нэг нь угаа энэ дээрээ 7 байгаа юм чинь 7-оос 1-ээс 6 см-аар тий нэг чинь энэ см гэдэг өгсөн юм чинь. Тэгээд лямтад нь 6 см юм байна. Төлөвлөний урт нь 6 см юм байна. Би 1-ээс 7 гэж харсан ч болно. Аль эсвэл энэ 4-өөс тий 4-өөс 10 хүртэл гэж харсан ч болно тий. Энд чинь мэстэй 4-өөс 10 хүртэл гэж харсан ч 10-аас хастан 4 гэж байгаа. Тэнцүү бас 6 см юм байна гэж хэлсэн ч болно. Төлөвлөний уртыг бол зүгээр графикаас харж байгаа 6 см гэдээ олчлоо. Нэмээд болохоор юу болоо? Харин болохоор Т1-ийг болохоор гэдэг байгаа тий. За би болохоор буцаагаад лямбда тэнцүү тэгвэл 6 см юм байна. Төлөвлөний урт маань юм байна. Давтамж маань болохоор F тэнцүү 10 Гц ген томор 10 Гц гэдэгцсэн байгаа тий. Жишээл HC гэж үчтэй ингэж шийдэж байгаа тийм үү. Тэгээд төлөвлөний урт гэдэг хурд гэхээр болохоор лямбда F байх хэрэгтэй тий. Тэгжиж метрик ухаан секунд гэдэг хурдных нь гэж гараад ирнэ тийм үү. Энд дээр болохоор 6 см үржигдэх нь 10 Гц. Гц-ийн оронд 1 ухаан секундээр гэдгийг бодчих юм бол 6-г 10-аар үржлээ 60 боллоо 60 см ухаан секунд вэдэнцүү тий. За ийм төлөвлөний хурдтай юм байна. Тэгэд энэ төлөвлөгөө маань болохоор ийшээгээ явж байгаа. За одоо болохоор x-10 цэг дээр эерэг хамгийн хурдтай болох гэж асуусан шүү дээ. Одоо энэ чинь жоохон явахаараа юу яа нэг ийшээ хөрөөд ирэхөө тий. Ийшээ хөрөөд ирэхээр болохоор 10 дахь цэг маань болохоор ийм доошогоо сөрөг утгатай болчихно. Тэгээд дахиад жоохон явахаараа ингээд хөрөөд ирэх юм бол тий. Энэ 10 дээрээ шилжилт маань тэг болчихно. Дахиад явж иж ингэж явж иж 10 дээрээ шилжилт маань ийм эерэг болно тийм үү? Өөрөөр хэлбэл одоо яг энэ цэг л 10 дээр маань хүрээд ирж болчих гээд байгаа байхгүй юу? Өөр юм байхгүй зү. Тэрнээс өмнө нь энэ ч одоо тэг байж байгаа сөрөг боллоо хамгийн их сөрөг боллоо буцаж явлаа тэг боллоо тэгээд эерэг боллоо гэдэг нь анх удаа гэдэг маань болохоор энэ дэр ирэхгүй. Мэдээж хэрэг дараа нь дахиж явж байгаа л энэ цэг ирэхээр эерэг хамгийн их утгаа авна л та. Гэтэ анх удаа гэдэг нь асуусан шүү дээ. Тэгвэл энэ цэг өөрөө хаана байгаа юм бэ гэхээр 7-4-2-ийн маань хооронд яг голд нь байгаа тий. Синусийн төлөвлөмж юм болохоор тэгшинтэй байгаа шүү дээ. 7-4-2-ийн голд нь гэдэг чинь 7 дээрээ би 4-ийг нэмээд 2-т нь очих. Тий. Тэгэхээр 11-ийг ухаан 2 буюу 5.5. 5.5 дээр байгаа цэг ихгүй. 5.5 дээр байгаа цэг маань гэдэг чинь 10-аас ямар зайтай юм бэ? Буцаад 10-аас хасчих. 10-аас 5.5-ыг нь хасгаар дахиад 4.5 см. 4.5 см зайтай байгаа юм байна. Энэ төлөвлөмж чинь өөрөө тэгээд ийм хурдтай явж байгаа шүү дээ. 4.5 см гэдэг чинь одоо зам нь болох гэдэг байхгүй юу? Тэнгүүтээ 60 см ухаан секунд хурдтайгаар хурдыгаа хугацаагаар нь үржихээрээ буцаа зам гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Т1. Тэгэхээр Т1 тэнцүү 4.5-ыг 60-д нь очих. 4.5-ыг хувахан 60 секундтэй буцаагаад явах уу? Ингэчгүй. 4.5-ыг хувахан 60 гэдэг чинь би дээдлэх доотлыг 100-10-аар гэж идэвхжүүлсэн шүү дээ. 10-ыг хувахан 10 гэж. Энэ чинь буцаад хурагдаад нэг болчих юм чинь тийм үү? Тэгэхээр дээдлэлтэй 45 доотлолтоо 600 гинэ. Тэнгүүт би нэг ингэж хэлэх гээд байгаа. 45-ыг хувахан 6 үржигдэх нь 10-ийн хас 2 зэрэг гэж. Тийм секунд үү? Тэгээд 45 6 гэж хоёлаа юм 3 багтах юм уу? 3 нь багаад 45 ч юм болохоор 15. Доотлол нь болохоор 2. 15-ыг 2 хуваахаар чинь 7.5 юм болоо. 7.5 үржигдэх нь 10-ийн хасах 2 зэрэг секунд. Хариу гаргахаар 7.5 байна уу? Энэ үнэтэй 7.5 үржигдэх нь 10-ийн хасах 2 зэрэг секунд. Энэ секундээр байх хэрэгтэй тийм үү? За төлөвлөхийн 300 хариултнаас юм байна. Төлөвлөгөөн дээр болохоор саях эндээс те
долгионы урт гэж нэг юм байх хэвээр тэр маань болохоор иймэрхүү байдлаар ер нь яаж харсан болно те энэ хоёрын дээдлээс нь авсан ч болно энэ хоёр доотлоос нь авсан ч болно эсвэл энийг энтэн те 4 7 авсан ч болно 1 7 авсан ч болно хорд насаалын долгионы уртгаас 6 яаж бодсон 6-аар гарах хэвээр гэхдээ ер нь нэг юм хагас дутуу юм авчих юм бол те тэр чинь буцаад долгионы гэж гаргаж чадахгүй шүү дээ. Долгионы урт болохоор тэгэд эндээс энэ хүртэлх урт энэ төр биш байхгүй юу? Нэг ширхэг юм нэгжийнхэн те нэг нэгжийг нь аваад хоордон залхахаар буцаад өөрөө гарч ирээд байх хэвээр тэр уртынхаа долгионы урт гэж байгаа. Нөгөөт нь болохоор манай давтамж маань байсан. Тэгэнгүүтээ вэйтэнсүүл лямбда f гэсэн нэг юм том яа байгаа. Эндээсээ бид нар давтамжийг өгсөн байхад графикаас лямбдагаа олонгуудаа үржээд хурдыг нь олсноо эндээсээ шилжилтийг нь бодож жоод хугацааг нь гаргаад ирлээ те. За өнөөдөр гарч ирсэн шинэ үг хэрэг эднэр байна. GQ гэдэг энэ болохоор access view coordinate-ийн хэлхээтэй x-ийн хэлхийн эерэг чиглэлд явж байгаа гэж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ болохоор нөгөө манай x, y, z гэдэг координатын тэнхлэг байна. Энэ дээр болохоор чиглэл байна те. X-ийн эерэг чиглэлд явж байгаа гэж хэлсэн байсан. Явж байгаа гэдэг маань байна. Синусоид дэлгэн те. Синус косинусын дэлгэн ч юм болохоор хоёулаа л нэг иймэр дээр байгаа шүү дээ. Дээш доош те. Энэ болохоор орчин гэж юм те. Дэлгэн болохоор ямар нэгэн орчин тарах хэрэгтэй гэж хэлж болно те. Жишээлбэл дуу гэдэг бол агаарын дэл байна уу? Эсвэл усны дэлгэн байж болж байна. Цахилгаан суран зүүн дэлгэн чинь болохоор орчин жоохон хэцүү. Гэтэ энэ орчин гэдэг нь болохоор зүгээр нэг юм олс байж байгаад тэр олсороо юм синусоид дэлгэн явууллаа гэхээр тэр олсыгаа л орчин гэж хэлж болно те. Дэлгэн юугаар тарж байгаа юм бэ гэдэг юм орчин гэж байгаа. Энэ болохоор өөрчлөлтөн те. Сая болохоор нөгөө y-ийн өөрчлөлтөн дээшгээ доошгоо ийм байна. Энэ өөрчлөлт дэлгэн явахаар тэгэл өөрчлөлт нь болохоор тэг байж байгаа л дээшж болоод доош болоод л юм. Эрэг зэрэг янз бүрийн хэвээр гаргаад байгаа байхгүй те шилжилтэн. Байрлал нь байна. Энэ болохоор анх удаа те хамгийн анх юу юм. X тэнцүү 10 дээрээ ээг утга авах нь энэ гэж асуусан байсан те. За нэвлэн энэ балаа дараагийн уулзцай баяр та.